За сайн байцгаана уу? Миний нэрийг Чимтлэн гэдэг. Монгол Улсын боловсролын их сургуулийн нийгмийн ухааны багшаа суралцлаа. За өнөөдөр миний заах хичээл маань бол математикийн жишг үйлдэл. За хичээлийн зорилго маань тоонуудыг харьцуулж аль нь их бага тэнцвэр болохыг ялгаж сурах. За хоёрдугаар нь харьцуулах тэмдгүүдийн хэрэглээг ойлгох. Гуравдугаар нь бодлого бодох замаар жишг үйлдэл дадлагдах. За өнөөдрийн хичээл маань туулай хамт бидэнд туслаж болж өгнө. За туулай маань юунд хамгийн их дуртай билээ? Өндөг, луван, мах. За мэдээч хэрэг луван. Бараа хамтаа тооцоолъё. За 1 2 3 4. За энэ тал дөрвөн ширхэг луван. За харин эсрэг талд нь 1 2 3 4 5 6. 6 ширхэг луван. 4 ширхэг луван, 6 ширхэг луван хоёрын аль нь ихлээ? За энд ингээд 4 ширхэг луван. Харин цаана нь үлдэж байгаа буюу их хоцорж байгаа нь 2 луван учраас 6 нь их бахны. За дараагийн бодлогыг бодъё. За 7 ширхэг луван, 2 ширхэг луван. За энэ хоёрын аль нь ихлээ? За 7 нь их бахны. За дараагийн бодлого. За 4 1. За мэдээж хэрэг 4 ширхэг юм уу? 4-ийн тоон болох. За хамтаа толцгоё. 1 2 3. 3 ширхэг луван. За нөгөө талд нь 1 2 3. Ба мөн адил 3 ширхэг луван. За энэ хоёрын аль нь их юм бэ? За 3 ширхэг луван хоёулаа адилхан, ширхгийн тоон адилхан, тоон бас адилхан. Тийм учраас энэ хоёр тэнцүү бахнэ. За 9 12. За 9 маань 1 оронтой тоо. За харин 12 маань 2 оронтой тоо. За 9 маань 10-ийн орон. Харин 12 маань 10 1 ч гэсэн 2 оронгоос бүтэж байгаа. За энэ хоёрыг хооронд нь жишгтэй хэлбэр арга гэх юм бол 1 оронтой тоо, 2 оронтой тоо хоёрын 2 оронтой тоо их байдаг бахнэ. За дараагийн бодлого маань бол 11 ба 23. За энэ хоёр тоо хоёулаа 2 оронтой. За нурчлын орон буюу 10-ийн орон. За 10-ийн орон дээр байгаа 1-ийн тоо. Ийм үйл адил 10-ийн орон дээр байгаа 2-ийн тоо. За 2 орон адилхан байгаа тохиолдолд 10-ийн орон орон жишнэ. За 1 2 2-ын 2 нь их. Тийм учраас 23 нь их. За 21 27. За энэ хоёр тоогоо жишгтэй бол энэ хоёр тоо нь бол хоёулаа 2 оронтой. Харин нэгжийн орон нь хоёулаа адилхан. За тийм учраас арын оронгийн буюу арын цифрээр нь жишг авах нэ. За 1-ийн тоо болон 7. 1 7 2-ын 7 нь их. Тийм учраас 27 их авах нэ. За өнөөдөр үзсэн хичээлээ баттаад өдөрөө татвал даалгавар ажиллаж үзье. За тэгээ ажилласан дасгалынхаа хариуг дараад тэгээ зөв буруугаа мэдж болно. За 12 ширхэг харандаа энэ багцаараа. За эсрэг талд нь 15 ширхэг харандаа. За аль нь их юм бол? За зөв хариугаа үзээрэй. За дасгал 2. За энэ хоёр талын аль нь их юм бол? 19 болон 14. За дасгал 3. 18 болон 20. За энэ хоёр тоог хоорондын жишээд хариугаа үзээрэй. За анхаарал хандуулсанд баярлалаа.